За уу. Энэ нөгөө би болохоор танд чип гэдэг зүйлийн талаар тайлбарлах юм. Чип гэдэг нь болохоор энэ хумсны дайтай жижигхэн хэмжээтэй. Тэгээд чип гэдэг монголчууд хэлэх юм бол нөгөө гар утас зураг компьютер машин утас сансрын хэрэгсгүүд эдийн ажилуулдаг гэсэн тарих гэсэн үг байхгүй юу? Өвөө ойлгох юм бол да. Ер нь бол хүний тарихтай л адилхан гэдээ ойлгож болно чип гэдэг зүйлийг. Тэр ямар хэлбэртэй яадаг зүйл юм бэ? Ер нь бол нэг хумсны толны хэмжээтэй тэгээ жижиг нэг өстө тарих шиг тооцоолон бодох, санах, хянах, хоорондоо харилцаа холбоо үүсгэх гэдэг чадамжтай зүйл чип гэдэг юм. Оюун ухаан бүтээсэн. Тэрнийгс нь тооцоолон бодох чадвартай. За. Тэрийг бол чип гэдэг зүйл байгаад. Одоогоор бол тоолох нэгжийн хэрэгслүүд байдаг байсан шүү дээ. Юу блэ? Хуучин бол сампин, арабууд бол нарийн боловсруулж бол тоолол гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Тэгээд дараа нь 100 жилийн өмнө бол 100 жил биш нэг 50 жилийн өмнө бол тооны машин гэдэг бүдүүлэг хэлбэртэй. Дараа нь дүрс төвлөрийг тооцоолон бодохгүй чадвартай нэгтгсэн бидний гар утас гэдэг зүйлийн дэвшилний 10 жилийн ингэж ойлгох юм байна. Бодтоор нь ингээд хэмждэг шүү дээ. Энэ хэмжээсийг бичиг үсгээр дүүцүүлж гаргаад тоо үсгэсэн юм байна. Тийм үү? Тэр тоогоо хүн бичиж тэмдэглэж тооцоолдог болсон юм байна. Тэгэж тооцоолоод дараа нь ийм хумсны чинээ зүйл болсон юм байна гэж ойлгож болох нэ. Тийм болно. Гэхдээ хуучин болохоор тэр тооцоолсон зүйл гэдэг хадгалж тэмдэр цаасан дээр бэхээр бичиж тэмдэж хадгалсан бол чип гэдэг зүйлэн дээр болохоор баг бидний нүдэнд харахгүй жижигхэн нэг долгион буюу цахилгаан жижигхэн долгион байна. Тийм зүйлэн дээр хүртэл мэдээлэл хадгалагдана гэсэн үг. Тэгээд тэгвэл нэг ёсоор цаас юм хуманд бичиж тэмдэглээд байхгүйгээр олон хүн зэрэгч бичихгүйгээр олон дахин ингэж зөөвөрлөхгүйгээр нэг юм дотроо тэрийг ингээд хумсны толион чинээ зүйлэндээ хадгална гэсэн үг үү? Тийм үү. Тэр болгоныгоо. Тэгин. Тэгэд энэ нь болохоор тэгвэл маш олон зүйлсийг хэмнэсэн байх шүү дээ. Жишээ нь цаасан дээр бичээд тэмдэглэлээ гэхэд тэрийг ирж хайна. Тийм үү? Ирж хайна. Маш их зүйлийг ирж хайх нь шүү дээ. Хүн өөрөө ядарна. За тэгээд тэр нь хадгалалт нь ямар байх вэ? Хөгц чийг болох уу гэдгээс бүр мөсөн хамгаалаад маш их орон зайг хэмнэсэн зүйл байх нэ. Өссөн үедээ тэргийг гаргаж харах нь шүү дээ. Тийм байна уу? Тийм ээ үү. Нэг өсөр урд нь бол тэр тэмдэглэгээ бол ном байсан шүү дээ. Маш олон судлах ном бичвэр. Тэр дундаас тийм энэ төр гэж хайдаг байж хүн. Гэтэл одоо бол хумсны толион чиний юм дотор л багтдаг болж. Тий. Хүссэн үедээ тэр зүйлээ харах боломжтой байна. Тий. Орон зай, цаг хугацаа бас өөр юу хэмээсэн байх вэ? Орон зай, цаг хугацаа, эдийн засгийн нөөц хөрөнгө мөнгө маш хэмнэж байгаа. Мод хэмнэсэн байна. Тийм мод хэмнэсэн. Тэгээд тооцоолон бодох чадварын зүйл бол асар их хөгжсөн юм чип гэдэг зүйлийн тусламжтай гар. Заавал чи тооцоолох албагүйгээр энэ зүйл чинь тооцоолж өгөх юм байна. Тийм үү. Тэгэхээр сайн байна. Тэгэхээр хажууд нэг зөвлөх байсан бол тэр байхгүй болох юм байна. Бичиг цаас одоо тэмдэглэдэг тийм хүн өвөд нь хэрэггүй юм байна. Тийм имийг тэр хүнтэй аваачиж өг тэрийг олгих зарлагын хэрэг байхгүй байна. Бас тэрийг хүлээж суух шаардлагагүй байна гэсэн үг юм байна. Маш их зүйлийг хэмжээ. Бас цаас илтгэхийн тулд тэгэл модын магтлуулаад бэлтгэх шаардлагагүй болж. Тэгэд өвөө энэ чип одоо л ус орон болгон болохоор ер нь хамгийн дэлхийн дэвшилттэй чип гэдэг зүйлийг үйлдвэрлэхийн төлөө хичээж явдаг. Аль ус орон хамгийн өндөр хүчин чадалтай дэвшилттэй чип гэдэг үйлдвэрлэж чадна. Тэгээ тэр ус болохоор одоо орчин үед бид яриад байгаа хиймэл оюухан сансар судлал цэрэг байна, тагнуулын ажиллагаа чим байна уу эсвэл эрүүл мэндгээр бүхий салбаруудаа бол тэргүүлэгч байна гэсэн үг. Хэрвээ аль нэгэн ус орон жишээлх юм бол чинь хятад гэдэг улс орон болохоор
Америк гэдэг бас бол өндөр хүчин чадалтай чип гэдэг зүйлийг бол нийлүүлэлтийн бол хориглосон байгаа аахгүй яа. Хятад худалдахыг хориглосон. Хэрвээ та нар хятад худалдах юм бол та нар санхүүгийн мөнгөнд торгуулд оногдуулна юм уу? Тэр нь болохоор чипний худалдааг хориглож байгаа гэдэг тэр улсын хөгжлийг ер нь боомлж байна гэж өвөө бид бол ойлгодог болсон юм. Ямар хүн бүтээсэн юм бол? Тэрийг яг бүтээсэн хүний арай олж чадсангүй тэрийг. Бас хулгайн зам идэв. Өө юу. Бас үгүй. Гэхдээ хамгийн анх бол энэ Америкийн нэгдсэн улсад хийгдэж байсан. Дараа нь Америкийн нэгдсэн улсаасаа игээ дараа нь Европын орнууд цөөн хэсэг. Тэгээд одоо болохоор Азийн улс орнууд одоо болохоор Тайван гэдэг улс орн болохоор энэ дэлхийн чип үйлдвэрлэх юм бол дэлхийн тэргүүлэгч улс нь гэсэн үг. Дараагийн тэргүүлэгч нь болохоор Өмнөд Солонгос гэж явдгийн 2 дахь том тэргүүлэгч нь 3 дахь том тэргүүлэгч нь Америкийн нэгдсэн улс болон Хятад хоёр ер нь ойролцоо зиндаанд байдаг гэж үздэг. За ойлголоо. За дараагийн зүйл Бас л нэг хит орчин үеийн баг би тань баг хаан технологид баг бүх технологиудын хаан гэдэг зүйлийг баг хэлээд байгаа байхгүй юу? Хамгийн дэвшилттэй. Гадаад үгсийг монгол болгох гэж өгнө хэлсэн шүү. Технологи хэлээд тэр өвөө тэр нэг өстө үйлдвэрлэдэг арга барилыг хэлээд байгаа байхгүй юу? Бүтээл гэж болно шүү. Тийм, бүтээлийг хийх арга барил. Оюуны бүтээл гэж болно. Тийм. За тэгээд дараагийнх нь болохоор нэг чип гэдэг зүйлийг үйлдвэрлэдэг өвөө литограф төхөөрөмж гэдэг. Энийг орчуулах юм бол нэг литограф гэдэг үг нь хамгийн анх яаж үүссэн бэ гэхээр нэг хэвлэлийн төхөөрөмж, хэвлэлийн 1800 оны үед хэвлэлийн төхөөрөмж байсан юм байна л да. Тэр нь болохоор маш өнгөтөр дүрсийг бол гараар зурснаас илүү тод харагддаг байх зорилтоор нэг литограф гэдэг нэг төхөөрөмж нь. Хэвлэн гэхээр одоо тухайн дүрсийг яг байгаагаар нь буулгаж авна гэсэн үг. Тэг нь байгаагаар нь бол хуучин бол гараар тухайн хүний зураач нь бол гараар зурж хадгалдаг байсан. Одоо энд байсан зүйлийг гэхэд шууд энэ цаг үедээ тэр дор нь гаргаж ирэх нэ. Тий. Гэхдээ өвөө яг энэ литограф гэдэг үгний үүсэл нь болохоор тэр болохоор байгаа зүйлийг шууд өндөр наривчлалтайгаар дүрслэж буулгахыг хэлээд байгаа. Гэхдээ тийм энэ төхөөрөмжтэй өвөө холбоогүй шүү. Ямар ч зөв нэрийн зээлдэж авсан. Тэгэд энийг нь болохоор литограф төхөөрөмж гэдэг нь болохоор тэр чипийг үйлдвэрлэж байгаа төхөөрөмж байхгүй юу? Тэр бол асар их үнэтэй нэг хэмжээ нь болохоор баг энэ өрөө гаруудыг дайцж байгаа. Тэгээ нийтдээ болохоор 100 гаруй мянган идангтай чипийг чипээ нэгсэндээ үйлдвэрлэж байгаа гэсэн. Ягаад энд технологи онцгой вэ гэхээр энэ чип гэдэг зүйлийг үйлдвэрлэхийн баар заах. За энэ жижигхэн хумсны толгойн чипэндээ хийхэд бол хүний үс гэж байгаа шүү дээ. Хүний үсээс баг энэ 50 мянган дахин нарийн зүйлийг баг чип олон давхраар ингэ зурдаг гэсэн үг. Тэр нь болгоо нийтдээ зураас шиг хэмжээнийхэн зүйл нь болохоор нийтдээ баг хэд баг 25 тэрбум заримдаа 80 тэрбум гаруй мэдээлэл дамжуулах юм жижиг холбоос. Суудыг зурж хийн тэгээд энэ зураас хийж байхдаа төхөөрөмж хүртлээс энэ төхөөрөмж болохоор дэлхий гараараа би жишээлбэл энэ шулуун зураас зурхтаа бид гар жишээ бид жоохон тэрийг далий зурх үе байна штэ. Тэгэхэд энэ төхөөрөмж нь болохоор тэр чипэн дээр нь болохоор нарийн мэд зураасуудыг зурж байхдаа болохоор алдаа гарахгүй бол дэлхийн өөрөө эргэж байхдаа хүртэл жоохон чичиргээний хөдөлгөөн үүсгэж юм байл да. Тэр дэлхийн хөдөлгөөний эргэлтийг хүртэл засварлаад тэгш хэмээл гаргаж чаддаг. Тийм өндөр түвшний нарийн түвшний төхөөрөмж. Тэгэд энэ төхөөрөмж яг дэлхий дээр бол ганцхан улс үйлдвэрлэж чаддаг. Тэр нь Нидерланд улс. Энэ технологи үйлдвэрлэж чаддаг. Тэргүүлж Америкийн нэгдсэн улс чадахгүй, Хятад улс чадахгүй, Оросын холбооны улс чадахгүй, өөр ямар ч хөгжингүй улс орн энэ төхөөрөмжийг хийж чаддаггүй ерөөсөө. Тэгээд өвөн чимээр хоцрогдсон юм байна. Юу ч ойлгосон. Хоцрогдоогүй юу? За ингийн юу? Цаазаар бид ингийн нэр хэлчихье юу? Оройхон үргэлжилсэн болгоныг чи хөөрөлдөө шүү. За. Тийм болохоор наадуулаа бэлэн байлгаад ярих юмаа сайн бэлдэж бай. За. Тэг яагаад тэгэхээр өвөө нь юус юу ч ойлгохгүй.
Гэхдээ өө юу тахгүй. Яагаад энэ төхөөрөмж онцгой гэхлээр дэлхийн баг 30-40 улс орлогоноор байдаг тэр хамгийн баг тэргүүлэгч технологиудыг нэгтгэж хийж агаад гаргаж ирсэн гэсэн үг. Энэ төхөөрөмжийг хэрвээ болохоор суурнаас нь эхэлж байгаа шүү дээ. Гэтэл чиний чинь бүр цаашаа ийм тийм байдаг гэдэг хаан технологи гэж баг би тэгээд явах чинь ихээр тэрний чинь үүсэл гаруул гэдэг юмыг өвөө сайн мэдэх хэрэгтэй шүү дээ. Тий. Гэтэл шууд үсрээ явуулчлаа. Зүгээр хаан гэдэг. Хаан бэ. Өвөө шууд үсрээ явуулчлаа шүү дээ. Тэгэхээр тулд наад үсрэлтийг чинь хийхийн тулд эхлээд суур нь хэрэгтэй байх нь шүү дээ. Тий. Тэр энгийн ахын хэрэглээний зүйлсийн хөгжил яваад дараа нь дунд тэгээд дараа нь хаан технологи гэлөө хаан бүтээл гэх юм уу. Ер нь хариу үгийг хасж бай. Монголчууд шилж бай. Гэх мэтэл шилжих арга барил шүү дээ. Тэгэл аль эртний гэж бодчих л да. За чи нэг 10,000 жилийн түмэн жилийн өмнөх нэг хүнтэй ингээд цаг хугацааны нэгдэхийг дуулцлаа. За. Гэтэл чи наадхаа яриад бол нөгөөх нь чихээ дараалцах хутаа. Юу яриад байгаа юм бэ? Тий. Би юу ч ойлгохгүй байна л гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр бүр хамгийн тиймээс л цаг хугацаа гэдэг зүйлээр хамаагүй зорчих нь 20-50 байдаг байх нь шүү дээ. Бүх юмний эмх замбрааг алдуулдаг. Аха. Энэ нь бас та нар өнгөрсөнтэйгээ уулзаж бас ирээдүйдтэйгээ уулзах боломжийг хязгаарлаж өгдөг гэсэн үг юм. Аль нь бэлэн биш байдаг ч учир нь байна. Тэгвэл ингээд хөхгүйгээр ингээд хувьсал яваад байвал зүгээр юм шүү дээ. Тийм ээ. Зөв ойлгомж. За яг бид хэд бол ирээдүгийнхэнтэй уулзвал тэдний технологиг нь ойлгож чадахгүй асуудал үүснэ. Төвшин нь хүрэхгүй. Өнгөрсөнтэй уулзвал бол харин болно шүү. Тэр чинь гайхаад ойлгохгүй. Бас тий. Чи бол бүрөө ойлгохгүй. Тийм баг. Нөгөө хэд нь за байлээ би тэгээд чулуугаар байлж ийсэн дээр наадах чинь тэнийг юм яриад байна л гэлээ бүгд бөөндөө үчээд байгаа. Байлж тоглоё гэж зөвхөн. Тэгэхээр мэдлэг юм гэдгийг чинь өвөг дээдсүүч хүртэл тэгдэг. Цаг нь болоогүй үед хизээж та нарт үннийг хэлж болохгүй. Ажмаар мэдүүлж ухааныг суулгаж байж дараагийнхаа юм хэлдэг байх юм шүү дээ. Шууд хэлээд дайрчих юм л яах вэ? Нэг бол айн, нэг бол ойлгохгүй. Ийм байдал үүсдэг байх нэ. Тэгэхээр наад нээлтийн үйлийг чинь оройноо өргөлжлүүлье. За. Чиний бүх зүйлсийг сонирдож хилцчихэд дараагийнх нь бас ярина гэсэн үг. Тэгэхээр бүр энгийн төвшний зүйлийн арга барилууд руу орчих. Маш амархан хийгддэг. Маш амархан. Зүгээр л ярихаа ярина. Тэр болгоом чинь болно. Дараагийнх нь ч бас ярина. Ингэж нэг нэгэндээ мэдэж сурсан зүйлээ бас ойлгуулж түүн чингээж чадж байна гэдэг чинь л хөгжил юм шүү дээ. Энэ нөгөө төхөөрөмж саяны ярьсан литограф төхөөрөмж чип эдийн хажууд нөгөө газрын тос боловсруулах нэг төмөр сайжруулсан ган гэж юу ингээд эднэр бол бүр амархан байгаа ах луужин гэдэг нь юу юм гэж тань. Харин амархнаас нь эхэлж суурьтай дайрахгүй бол чиний ярьж байгаа зүйлийг олон хүмүүс сонсоо бас л зарим нь ойлгох нь ойлгож болно. Зарим нь бол бүр ойлгохгүй шүү дээ. Тий. Гэхдээ ийм алсыг харсан зүйлсийг бэлдсэн нь бас сайн хэрэг. Тэгэхээр сайн байна. За та өрсөд мацаг бариад яав. Оо янз юм байсан уу. Ингээл нөгөө 7 хоног ч нөгөө амар хордон өнгөрөн 7 хоног юу байсан ингэж бодчих. Ерөөс өнгөрөхгүй. Тэгэл ингээл
цаг нь өнгөрөхгүй, ерөөсөө өнгөрөхгүй тэгэл нэг их өсөв. Тэгтээ нөгөө нэг цагаан эдэнс үүдцээ. Нөгөө эхлээд тараг усж байгаагүйсэн. Тэгж байгаа лаарц марц болно ил сонирн байсан. Өвлийн хахир цагт тийм ацаг барьна гэдэг бол аюултай. Гэхдээ биеийг хоргоожүүлэхэд энээс өөр зам байсан биш үү дээ. Нэг сэргэлт болж байна гэсэн үг юм. Та нарын бие яах вэ? Хүүтэнд шим тижээлтэй зүйлийг идэл байвал байгаа л байдаг. Гэхдээ энийг зүгээр л нэг удаа цочроосоо хэрэг. Нэг цочирсан учраас хамаг итгэхгүй байсан зүйлүүд чинь бүгд хөдөлгөөнд орсон гэсэн үг. Нэг унтаа байсан зүйлүүд чинь эргээ хөдөлгөөнд орсон. Тэгээд хэрэггүйгээ идсэн. Тэгээд амьд байгаа хат тий. Хүүгээ идэг байсан. Бас шинээр бэлдэж байгаа. Гэхдээ буцаад унтуулах уу юу гэдэг нь та нарын бас сонголт юм. Тэгээд бас нөгөө нэг муу зуршлаа анзаарлаа л да. Ингээд дандаа ингээ амттай тиймэрхүү юмнууд ингээ идэдсэн чинь тэрэндээ бүр ингээ донтчих. Тэгвэл чиний бүтц ер нь бол тэр чигээрээ л амттай юмараа бүтсэн байна гэсэн үг. Тэгээд зэдвүүнийг хийж байхад гоё мэдмээр санагддаг шүү дээ. Нөлөөд ороод гэсэн үг шүү дээ. Нэр үнэ шүү. Чиний хажууд байхад хамгийн гоё мэдмээр санагддаг. Тэгээд угаасаа тийм харагдсан. Надтай байхаар мах идмээрсэн. Чам хаглал. Хамтай хараа уур хүрээлээ гэж тийм. Оо намайг тийм. За нэрээ уур цоцсон гэж бит хоёр эвлэрсэн юу? Намайг ярахаар уур гэдэг үү? Бит хоёр үүчгсэн эвлэрсэн. Их муудалцсан гайгуулсан тий. Би чамд чамайг амар хайрлаад хүчийл өөр. Гэлчнаад. Руу чиний нэг хэсэг их зам чинь хэлтрээд болохоо байж исэн юм аа чи. Тэгэхээр хүн болгоны үзэл санаа бодол гэдэг бол өөр юм ч байдаг. Гол нь энэ харилцаанд яаж эвтэй байх вэ гэдэг нь чухал байдаг байна шүү дээ. Тэрнээс бүгд нэг адилхан сэтгэн, бүгд нэг адилхан бодно гэж байх юм. Тэр их зам бишчүүлсэн гэж болно. Амар зүрхтэй. Оо ямар ч гэсэн тэгээ одоо нөгөө тамхинасаа гарсан гэдэг шиг амстай юмсаа гарсан юм би. Ер нь энэ сэтгэл чинь өвдсөн дээр үү эсвэл махан бие жоохон зовоож өвдсөн дээр үү гэдэг дээр л асуудал байгаа. Тэг бол бие цатгачлаа. Амттай нэгсэн болгоны нөгөө би чи ядраад байна шүү дээ. Чиний эцэн уусан болгоны чи ингээ шингээх гэл өдөр шөнөгөө тэмцээр яадаг байх нь. Давхар хөгсрөх боломжийг нэмдэг гэсэн үг. Өдөр болгон ажиллаулж байна шүү дээ. Нэг хоол идэн тэрийн шингээх гэж бөө юм болно. Тэгжээд л дахиад өдрийн хоол, дараа нь оройн хоол. Энэ гоё юм уу гэж идээд өгөх яах вэ? Ачаалаад ийлэхгүй байгаа учраас л хөөж, памбайж, пэмбиж илүү тийм байна. Тэвэ. Тэрнээс маш хурдан шингээгээд ингээ явсан бол яах вэ? Нэмэгдэх шаардлагагүй гэсэн үг. Өө ер нь яаж хурдан шингээдэг болох вэ? Наадхаа сайн нэг зовоогоод үз тэгэнгүүт наадах чинь өөрөө ажиллаад эхэлнэ.